За бидний аялал хамгийн хэрэггүй хоёр хүнийг нэрлэе. Ямар хэцүү юм бэ? За би бодож ёо. Хөөгөө байна. Даашка гэж. Уянга. Надад Тамираа санагдлаа. Төгөлтөр бол байна. Уянга. Имси. Хатнаа. Хоёроос илүү л ах шүү дээ. Уянга би үхээсээ л гэж утсан. Үсийн хэрүүл орол бас олон болоосаа сайхан юм үзмээр байна. Засээсээ хэрүүл бас гоё шүү. Хэцүү нь би байлаа. Амархан миний найзууд байлаа да. Амар борооч. Гад чи ялт болж байна. За өглөөний минь миний мөглөө артмаа. Өглөө эрт бос бол ямар ч шаардлагагүй л юм. Бид нар одуулаа явж байгаа. Тэгээ 18 минуттай. Бидний ачааг бэлтэн гэдэг чинь өөрөө 2 цаг бололт юм байна. Тэр ачааг бэлцэр байж байгаа юм аюу гарсан. Орой гарсан. Ара 8 мөнгө ч шиг байна. Одоо бараг нэг дахиад 2 цагийн дараа төлөхөд очих шүү дээ. Нөгөө мөрнөөс ингэж байгаа. Энэ нь болохоор ийшээ орж ирдэг хөдөлгөөн нь баггүй юу? Ингэж эргэлдэж орж ирдэг. Ёо, боллоо. За. Болж гинэ. Болцсон. Одоо гараа инх юм шүү. Тийм үү? Өнөөдөр ишээ. Хүртээ ярих орно. Бидний багцаагаар бол 8 цаг хүртэл явах юм шиг нэ. Сайхан онлоо. Бороо шороо авахгүй. Янзээ. Систем. Damn. Ганцаараа цуггүй. За. Йоо, яадаг тайп шит вэ? Ганцаараа борооны цуггүй. Найзууд ийм л байна. Хайш. За уянгаа хөтөлчихсөн. За манай хөтөж. Чуба. Чабар орлоо. Гүйл гарч чинь. Дөрөв дараас гიშихгүй юм байна. Амар борооны араас. Амар наргалаа. Явчихна. Ишо морой онж бох юм бол унах хайлтаа гэж хөтөлцөөгд болжнаа.
За өглөө 10 цагаас хойш 8 цаг дээр морь унж байна. 20 сардаг дээр очиж. Биш гэж шүү тэгвэл хаана гин. За угаасаа миний контент тэгж боловсрал олох контент биш. Ямар тач хэл гэсэн. Хэдийн заа гэсэн. Хэл гинэ хятадтэй л. Хөл өдөөр ингээс уухгүй бол явдггүй. Эндээс яаралтай ажил гараад гэрлүүгөө ярих юм байна уу? Энэ үдэ энэ морин дээр байгаа бичлэгэн дээр дандаа л уянгаал гарах юм байна угаасаа. Бид нарт эндээс өчтөрөхтэй нийлүүлэх юм бол 14 цаг морь унсан байна. Тэгээд одоо энэ гөлга энэ мөсөн уулын ажиутлын энэ уулны орой дээр л гэж доор нь очиж буудлнаа. Буудлага. Бодлаа. Бүгдээрээ тунгайгүй яваад ирлээ шүү. Йоо энэ бүр амар харагдчихсан. Амар бодлаа. Хэдэн цаг явлаа? 830 минут. 4 даваад авсан. Хэдэн километр явсан вэ? 40 км явсан юм шиг үлээ. Хагцаагаар. Өөр хэлэх юм байна уу? Энэ байгалийн талаар нэг гоё юм л дээ. Байгаль сайхалж найзуудыг үзэх юм да. За. Энэ амбиц тааш. Энд би таарт эндээс сарлаа. Иш бид нар одоо нэг тэр харагдаж байгаа. Тэр нэг харагдаж байгаа. Ингэж харагдсан бол тэр уулын тэр даваагаар тавж тэр уулан дээрээс орж ирсэн байхгүй. Ийшээ наашаа орж ирэхэд бол нүдэнд нулимс бол цэлгэндэг л юм байна. За мордоо тийш ингэж. Хэлхүүг болтохгүй наа. Амар бай. Тэр мэр яа их. За тэ маргааш өглөө. Ишээ. Алхаад. Shit. За нэг тиймэрхүү. Яасаг лээ. Үүлэн сүүл төр жинцдэг болжээ. Холгаар доргоо. За энэ идэж яах вэ? Тэрийг хараа. Яа. Танаас нэг баймаргүй биш. Юу ч байхгүй өгөөч гэсэн чинь замаа одоо өмнөч гэсэн. За одоо чи юу ч байхгүй аа. Юу исэн бэсаа. Би жүжиг лөө. Харин тийм Юу илээ хим үзгүй чамшиг тэгж хошин шиг үздэггүй шүү дээ одоо шүү дээ. Яа. Хаал яах вэ? Гадаа бүр алж байна. Бороо. Кинош. Имси чам дээр бороо орох. Над дээр ч ороод. Борооны хасаа гэж тасаад угаач тараа. Юу томроо нэ. Гэрдэл сарнашаа. Өчтөр орой бүр
Амар бороо орлоо гэсэн чи өө энэ гол руу явах гэсэн чинь намгаар шаад. Нүүр нүдгүй бороо шуураад аллаа. Өнөөдөр яанаа гэж бодчихсон ч байна. Амар цэлмэг өглөө. Та манай гайдах өглөөний нарыг наран дүү тооцсон. Өсгийн жаргалыг жаргал дүү тооцсон. Энэ гараад байгаа нар биш юм шиг л байлээ. Бороо орж магадгүй. Ер нь бол өдөрт нэг 2-3 удаа бороо ороод байна. Өчтөр би бол өөрийнхөө хүслээр шалб норсон. Амарсаа. Бороо орсон болохоор үүрээр жоохон даарна. Устаар гайгүй. Устаар янзээ. Байгальтай бол одоо юу ярих вэ? Амар. Галзуу. За манай эдийг хараад. Усанд ороод алж яана. Бая. Яхан дарамтны төсөлд байна уу? Эргүүлээ. Гайгүй. 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 Ер нь бол 2 хоногт дарамт ер нь гайгүйсэн. Ер нь тийм байна. За юу хийж байгаа? За нэг 4 тууд дасгал явуулчихарай. За камерыг түр энэ ч үлдээе. За дасгал явуулаа. Хоцолгүй яв. Цагаан нураас нааша хэрэг хүндрэлтэй зүйл нь юу вэ? Амархан зүйл нь юу? Би жоохон барцтай байсан. Тэгээд баг 2 удаа миний морь намайг авч тавихад тэгээд 1 удаа мортогоо унаад тэгээ мортогоо босоод тэгээ шаврын бас унаад бит хоёр. Тэгээд миний морь явж байгаад гол руу шумбаад орцсон. Өрнөөсө буучаад буцаад мартах хэцүү байл. Миний бие нэлхэрчжээ гэж. Түр жоохон өргөдөл зүсгтэл урагдаал байна. Тэрнээс ч бол гайгүй л. Салмааны готл хууд юм биш үү? 8 одоо би готлохоо байна. Мөртөө удаа явбал яг 7-8 дахь цаг дээр л цав мөв салтаа бол амар өвддөг юм байна. Эхний 2-3 цаг бол гоё л байсан. Нөгөө давх нь амар хүндсэн. Бусдын зүгээрээсөө гоёсоо. Хөл өвдсөн, ер нь хэцүү байсаа. Тэгтээ зүгээрээ. Хүндрэлтэй зүйл нэг л морин дээр яг хүндрэлтэй байлаа. Сүүл рүүгээ миний бүх салглаа. Бусдаар гайгүй. Бороо шор юунд ажгүй шүү. Өчтөр ихтэй гоё л байл шүү. Бороо ороод ч гэсэн тэгэл жижиг асар дотроо бөөнөрөө суугаал хоолоо ичтэл. Жохон морлоо бусдаар яг уу. Хэцүү юм орох байсан юм байна. За хүндрэлтэй зүйлчдөө морь унах нь эхэндээ өөрөө байсан юм аа. Тэгээ сүүлд нь морь унах нь өөрөө амархан болсон. Морин дээр олон цаг явах өчигдрээ аялал хүнд байсан. Гэхдээ хүнд нь айгүй уурт байсан. Ирээд айгүй гоё үзэмжтэй. Дэндүү сайхан байна. За бидний аялалд хамгийн хэрэггүй 2 хүнийг нэрлээ. Өөдөөс хараад шүү дээ. Тэгээ нэг нь хатнаа, нэг нь уянгаа гэж. За. Гэтэ яг бусдын дандаа ганцаар явж байгаа болохоор 2 хасаалчдөө. Ховтгүй л хэдэ. Хатнаа
Хаяа хоёр хэцтэй юм уу гэж. Хоёлаа ойлгох байлгүй дээ гэж. Хатнаа юм уу гэж. MC. За нэг нь манай уянгаа баха. Яалчгүй тэгээд морьтой хөдөө хол аялалд анх удаа гарч байгаа учраас өөрөө бас арчил машин хөдлөөд MC. Ари. Хатнаа ари хоёр. Шаардсан шүү. Бүгдээр нь ашаараа шүү. За яг гоо гоншигнууд байгаагаар хатаа байна. Нөгөөх нь за яг аялалд хэрэггүй гэх юм бол тэгэл манай авийн гал байна да. Гэтэ яг хөө өрхтөрчөөд анх удаа аялж байгаа хүн болохоор одоо угаасаа юу ч хүлээх хэвдээ. Юм хүлээгээгүй угаасаа. Нэг нь би. Нөгөөх нь MC бит хоёр байна. Нэг нь MC. Би юм болов гэснээс. Сириус өчтөр жоохон сириус автор хэрэлцэн. Гэтэ угаасаа л дандаа л хэрэлцэж идэм битээр. Та жоохон маягтай л та. Гэтэ ах вэ? Найзлаа л идэв. Мөр миний хөлийг зогсон гэж. Тэ морьтойгоо жоох хэрэлцсэн. Төөгөөдөө хоолны тогоо шанаа нийлэрүүл илүү өөр юм байхгүй те. Хийгээгүй дээ. Хинтээ хэрэлдэв. Бүүнөрөө хоол замд явцгааж чи. Яг малангой найзтайгаа угаасаа хэрэлддгээр хэрэлцсэн битэр чи юм бодохгүй юм чинь. Маралтай шүү. Төө ч өөрөө хар яригдсан. Аска айгуу загиндын бэлээ гэж. Өглөө үлийн илгэн дээр майхнасаа гарсан чи 3-4 удаа дарааллаа тарай гэд утсан. Би болон ших гэвчихсэн. Хүн шилэхгүй. Шүн нас унтуулахгүй байсан. Тэгээ би өглөө жоохон ааштай сэрсэн мөө. Бусдаар гайгүй. Өөр хэрүүл урал. Ер нь хэрүүл урал байх гайгүй сайхан юм шүү дээ. Аа тийм тэр юусан. Мэдгүй хайрал гэсэн чинь англ уурлаад гэсэн гэж. Тэгэхээр нь үсэндээ англ хэрэлдсэн шүү дээ гэж. Тэр гайгүй. Би бол нөгөө юма хата гаргаад хата гэх гэжсэн. Тэгсэн чинь нөгөөх чинь шэн гээд тэгээд хэлсэн. Тэгээ болов өөр нэг гайгүй. Хөндлөнгөөс харахад аялалд бол бүр байх хэвээр зүйл шиг санагдсан шүү дээ. Тэгэл яг хувьдаа ингээл жоохон бүгдэнд нь л нэг юм жижигэн бэрхшээлтэй юм байгаа. Тэгэл тэн дээр нь би бинийгээ спортлж байгаа юм шиг санагдсан. Гэтэ арай жоохон manly way жоохон арай эр хүш үтсэн. Тийг санагдсан. Яг хөтэ тэл өсцгөөчтэй миний найзууд гэж бодсон да. Мэдхгүй ойлгоогүй л да. Төөгөө нэг орилоод тэгсч орилоод байгаа юм уу? Тэгээд чи ихгүй бол өөрхөн босоод хийчин штэ. Үгүй яах вэ тэгэхэд. Ус хоолцоонд бүүнөрөө зутарсан хүмүүс тэгэл. Ор дандаа бүгд ийм ааштай биш штэ. Ганц хоёр юм байх штэ. Тэг ямар хэрэлдэж уралдаад бүр юм болсон биш. Тэгэл өөрөө нэг дрийцтэл бүүнөр инээлдэл хоолоо идээс бас штэ. Оо яах вэ тэгэл бүгдээр адилхан ядарч зовж ирчихэл. Газар ядарсан юм шиг ууралт тахын би хэлсэн. Газар ядраад байгаа юм уу тань гэд. Юм л энэ. Нэг аска устөгөөтэй хэрэлцсэн адилхан шалтгаанаар. Тэгэл манай Дашка оюун хоёрын гэр бүлийн ойр зур жижиг хэрүүлүүд л ах шиг л шүү дээ. Тэ. Бусдаар бол хэрүүл урлаагүй. За өчигдөр Аска Тамира хоёртой очих газар өдөр хоногийн талаар хэрүүлээ. Тэрний өмнө Тамиратай би бас хоолны талаар хэрүүлсэн. Тэгээд Аритай бас хоол хийж явахдаа би жоохон хийгё гэсэн. Өөр чин тэгээ ер нь хэрэлдээгүй хүн цөөхөндөө. Тэгээ би жоохон бас муухай штэ. Тэрэндээ дүнэлтээ явж байгаа. Хамгийн хэрэгтэй хоёр хүн өөрийгөө оруулж болно гэсэн үү? Тэг би өөрийгөө олон төртөө. Хамгийн хэрэгтэй.
Цагаараг Аска төгөө ирлээ да. Аска ч угаасаа дарга бос энийг хий тэрийг хий тэгтэн удирдлаганд оруулаад тэр нэг амар байхгүй. Тэгэхгүй бол ер нь халаагаа тэгэл халаагаа л ах шинжтэй. Манай төөгөө бол тэгээд хөрх амтан тэрээл хоолоо игээл тэрээл. За яг хөө энэ төгөлтөр нэг балер ааштай ч гэсэн юм хийчдэг болохоор төгөлтөр бол байна. За өөрч хил ам хийхгүй нэг юм хийчдэг таяа юм уу та? Надад тамираа санагдлаа. Ер нь амар тийм асуудал зохицуулагчдоор бэрхшээлтэй даван туулагчдоор өндөртэй санагдлаа. Тэгээ бас Аскаг хэлмээрэн ер нь аялыг амар амтай болгож өгч байна. Тэгээд ер нь ингээд жоохон ингээд группээрээ явж байгаа л унахгаал ирэнгүүт яг ингээд буцаагаал мүүд айгуу дэшээ болгож өгдөг. Эрдэнэх байхгүй ч гэсэн эрдэнэх айгуу хэрэгтэй байгаа. Тэгээд Аска. Төгөлдөр тамир хоёр гэж бодож байна. За Аска тамир хоёр л юм да. Хогийн эрэхтэй хоёр өнөө. За Аска та тоогоо барьж байгаа нь төгөө хоёр юм байна да. Тэгээ Аска багийн ахлагч бол бас чухал шүү дээ. Харин 4-5 цаг морь унлаа. Яг хамгийн амархан гайгүй зүйл нь болол байсангүй. Энэ 7-8 цаг шээ 14 цаг морь унж байгаа. Тэгэхэд бол нэг тийм амархан зүйл бол байсангүй. Яаж яхад энэ бүгдээрээ борооны цуваа өмсцэн. Тэгээ би бороо орохгүй гэ. Тэгээд улаан зэ борооны үл ирж байгаад би маялаа борооныхаа юг цовыг өмсөөгөө шалав норсон. Тэгээ яг гоё эссэн. Бороонд нормоор санагдаад байсан. За тэгээд манай аяллаа хамгийн хэрэгтэй хоёр хүн гэх юм бол Тамираа байна. Тэгээд Тамираа угаасаа яг нөгөө зохион байгуулалтгүй юмтай юу ярих ЗБ маркетинг хийчихэж байгаа. Тэгээд төөгөө байгаа. Тэгээ Ари байна. Аритай бид бүгдээрээ ер нь хинхэн шин танилцж байгаа болохоор амар ажилласан өхөн байна. Гар үлийн үзүүрт зарагдаад. Одоо ер нь их гар үлийн үзүүрт чимээгүй зарагдчихдаг хүмүүс их таалагддаг. Таяа маягаас ахуулаад. За тэгээд төөгөө of course хоолоо хийдгэрээ хийж лээ. Энэ удаагийн аялал дээр төөгөө жоохон асуудалтай хоол хэлээ. Хамгийн хэрэггүй хүн гэвэл би яг 100% уянгаа гэж хэлье. Би 15 цаг уянгаа хөтөлж явлаа бортон дээр. Тэр надад амар хэцүүсэн. Ингээд юмлуу ингээд доошоо ингээд ороод гараад ирэнгүүт уянгаа татж байгаа тэнгууд уянгаа давхар нөгөө би морин хөтлөө явж байгаад уянгаа давхар жолоогоо татангууд миний гарыг хоёр удаа тастгаа шахсан. Даг уяад гэндээс ингээд татаад хоёр тишээ. Би яг хоёр мориныг хоолд ингээд үлддэг. Уянгааг би үхээсэй л гэж утсан. За хоёр дахь хэрэггүй хүн гэх юм бол бид бүгд л хэлж байгаа шиг байна дөө манай муу хатнаа гэдэг. За яг тэ манай хатнаагүй. Тэгтээ хатнаа шүү. Манайхан ер нь хувь хүний хөгжил авах юм байхгүй л дээ. Хөгжилтэй юм аа. Хувь хүний хөгжил нь их биш. Хөгжилтэй хүмүүс байна. Тэгтээ. Дажгүй би энэ аялал дээр нэг санаа зовж байгаа юм нөө. Уянгаа даашгүй хоёр жоохон хос болохоор маргалдаж магадгүй гэж бодсон чинь бүр амар гоёсаа. Хамгийн хөгжилтэй хоёр энэ тоонд нэгтгэж хэлж болно. Тэгээд өчигдөр арай жоохон хэрүүлээлээ. Ялтчгүй юу ясал та бид нар өглөө 7-8 гэж усаад юмнуудаа янзлаад юмнуудаа морин дээр ачин дээр хийсээр хагаад 2-3 цаг болоод тэгээд тасралтгүй 8-9 цаг ишээ морираад дундаа бид нэр зөксөд хоолондоо хийцэн бол бид бүр шөнө орж ирэх болохгүй тэгээд за шууд явчих гээд байрлах цай өртөө ярих лугаа очоод эндээ байрлсан тэгээд ер нь ихэнх нь нэлээд ядарцгаасан тэгээд
2 3 удаа амар усархаг бор орсон. Бичлэгэн дээр харагдах хаа. Тэгээд тэрэн дээрээс төг нь маань хамаг юм нороод тэгээд тэрэндээ жоох стрессээ жоохон гадагшаага гаргаад хүн амтнлоо хар яар гээд нилийн хар яар гэлээсэн. Тэгээд нилийн төгсгөлд нь олж хахад нь тамираа уурлаад өгөрөө тэгээд дараа нь би төгөр уурлаад жоохон өөр аримаар гэсэн дашка оянга гэсэн хүмүүс харах юм бол жоохон ширүүхэн хэрэлцээ стан авахд ирээд талаа. Тэгээд яах. Тийм бол байх. Мэдээж бүгд л ядарч байгаа болохоор хэцүү байгаагүй. Илүү дутуу гоншгон баншган надтай илүү дутуу болоод авах хүмүүс байхгүй болохоор тэр тал дээр байгаагүй. Энэ удаагийн аялал бол бид нар амар чанга аялж байгаа шүү дээ. Манай дашка уянга хоёр амар хөгжилтэй хэрэлцэн өглөө. Уянга өглөө боснос хойш дашка хайраа л гэсэн юм шиг байна. Хайраа юм гаргаад татаагаараа гэж хэлэхдээ хайраа гэд 10 удаа хэлсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь яг гарахтаа дашка би өглөө хар үрэл хайраа 10 удаа дуудчих гэсэн жоо уянга. Юу нөт юм гаргаж хатаагаач гээд. Тиймэрхүү л хосын хэвдэл болж байна доо. Тэгээд зарим нэг хүний жаргал, зарим нэг хүний зовлон байх юм да бас тэгээд. Чи пистаминэ наашаа хараач. Босооч. Бос.